Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 14-р хэсэг. 29-р бүлэг. Энзо Мартин Эденд маш бэрхцэн болов. Редактор шүүмжлэгчид амралтаар тарж явж хаад гол төлөв 3-7 хоногийн дотор эргэж ирдэг Мартины гар бичмэлүүд сонин сэтгүүлийн газар 3 сараар хэвддэг болвоо. Гагцхүү Марк худалдан авах мөнгө өрөхгүй байсан нь түүнд завшаан болжээ. Харин Луврын шинжтэй сэтгүүлүүд л урдын адил хөлтөө хэвээр байв. Иймд Мартин анхныхаа бүх зохиолуудыг үүн дотор совд түүхчид далайчны мэрэгжил яст мэлхий барьсан нь зүүн хойд зүгийн салхи зэрэг сэтгүүлүүдэд явуулав. Эдгээрийн дотроос ганцд нь ч хөлс өгсөнгүй. 6 сар захидлаар харилцаж байж яст мэлхий барьсан гэдэг өгүүлгийнхээ хөлсөнд сахлын машин авсан бөгөөд Аг Ройпл сэтгүүлийн газар зүүн хойд зүгийн салхиных нь үнэнд $5 өгч 5 жил захиалгагүй уншуулгыг амласан боловч үүнийхээ зөвхөн сүүлчийн хэсгийг л биелүүлжээ. Мартин Стивенсоны тухай 14 мөрчүүлгээр Босны хэвлэлийн бололцоо багтай атал нарийн анди юмд дуртай нэгэн эзнээс $2 салгасан байна. Мартины саяхан бичиж дууссан 200 мөр гоо бүсгүй Совд 2 гэдэг ухаалаг шог найруулал төмөр замын том компани хөрөнгөөр Сан Францискод хэвлэгддэг нэгэн сэтгүүлийн редакторт тунж таалагдсан ажээ. Найрагдлыг нийтлсний хөлсөнд төмөр замаар нэгэн удаа үнгүй зорчих эрх Мартинд олгоё гэж редактор санал тавьжээ. Үүнд энэ эрхийг өөр хүнд шилжүүлж болох эсхийг Мартин лавлан асуусанд үнгүй зорчих эрхийг өөр хүнд шилжүүлж болохгүй. Тухай хариу ирж ингэхлээр түүгээр мөнгө олох найдвар тасарсан учраас гар бичмэлээ буцаан ирүүлэхийг шаардав. Тэгээд гар бичмэлээ мөн найрагдлыг нээхгүй болсонд харамссан редакторуудын дагуур бичгтэй хамт Мартин удалгүй хүлээн авсан байна. Түүнийг Мартин дахин Сан Францискод явуулсан бөгөөд урд сайн сэтгүүлч үндэслэж нэр алдрыг нэхэд мандуулсан бөхгөн зөвгийн сэтгүүлд энэ удаа явуулсан юм байж. Гагцхүү харамсалтай нь бөхгөн зөвгийн Мартиныг мэдлэхээс урд жаргаж эхэлсэн байжээ. Редактор нь найрагдлын хөлсөнд $15 өгөхөөр Мартинд амласан боловч найраглал нийтлэгдмэгц амлснаа мартсан бололтой. Мартин лавлаж асуусан захидал олонтоо бичсний дараа эрс хатуу захидал нэгийг бичгээр шийдэж түүнийгээ хэрэгжүүлсэнд урд хүний алдаа дутагдлын хариуцлагыг хэрхэвч хүлээхгүй бас гоо бүсгүй Совд 2 гэдэг найрагдлын талаар төдийл сайн сэтгэлтэй биш гэдгээ өгүүлсэн шинэ редакторын хариу захидал хүлээн авбаа. Гэтэл Чикагогийн бөмбөрцөг сэтгүүл Мартиныг бүр сүйтгэж орхив. Өлсөж зүдэрсэн Мартин нилээд төтгөлцний эцэст Тэнгисийн уянгаа хэвлүүлэхээр шийджээ. Олон сэтгүүлийн буцаасан энэ шүлэг бөмбөрцөг сэтгүүлийн газар тогтжээ. Энэ цовралд 30 шүлэг байсан тул шүлэг тус бүр $1 Мартин авах ёстой байв. Анхны сард 4 шүлэг нийтлэгдсэн учраас тэр даруй Мартин $4 чек хүлээн авчээ. Гэвч тэр сэтгүүлийг сөхөж үзээд айц нь хүрэх шиг болов. Шүлгийн гарчиг Фенис гэж байсныг Фениш болгож, ганцаардсан зохионы дуу гэж байсныг шүрэн зохионы дуу болгож тус хувиргасан байв. Медузийн гэрэл гэж байсныг редактор нь буцах зам болгож огт өөр гарчгаар сольсон байна. Шүлгийг нь бүр ч илүү өөрчлөн говьлсон байжээ. Иймд Мартин шүдэ хаврын үсээ зулгааж уурсан. Өгүүлбэр мөр бүхэл бадгийг нь хайж хутгаж солин тавьж зарим газар юу ч ойлгохооргүй болгосон байна. Зарим мөр шүлгийг нь өөр шүлгээр сольсон байна. Ер нь эрүүл ухаантай редактор ийм хорт үйлдэн гэдэг Мартины санаанд даанч багтахгүй тул энэ бүхэн хэвлэлийн газрын зарлага юм уу? Эсвэл хуулан бичгчийн хийсэн ажил гэж бодноо. Ингээд Мартин хэвлэхийг даруй зогсоож гар бичмэлийг мөн буцааж ирүүл гэж шаардсан захидал бичсний дараа мөн шаардсан сүрдүүлсэн гуйсан захидал олныг дараагаар бичиж явуулав. Гэтэл ганц ч захидал нь хариу ирсэнгүй. Энэхүү зэрэмдэглүүлсэн шүлгүүд сар бүр хэвлэгдэж Мартин хэвлэгдсэнийг нь доогоор сар тутам чек хүлээн авч байв. Энэ бүх азгүй явдлын үед цагаан хулган сэтгүүлээс авсан $40 тухай дурдтгал Мартиныг дэмжиж байсан бөгөөд орлого бүхий сарын зохиоход улам их цаг зарцуулах болов. Хөдөө аж ахуйн болон худалдааны сэтгүүлүүд хоолтой газар болохыг
Мартин гэнэт нээж олсноос гадна шашны 7 хоног тутмын сэтгүүлтэй холбоо барих гэснээ улбирч үхэх бүх боломж энд байгааг олж мэдэв. Хар костюмо барьцаанд өгчихсөн. Хамгийнэгзэгтэй үедээ бүгд найрамдах намын мужийн хорооноос зарласан уралдаанд Мартины аз болж их амжилттай оролцлоо. Чухамдаа энэ бол нэг уралдаан биш 3 уралдаан байсан бөгөөд Мартин гурвууланд нь төрүүлвэ. Тэр өөрийгөө шоолон иймэрхүү янзаар амь зуухад хүрч байх юм да гэдэгтээ гутарч байсан юм. Мартины найраглал 1-р байранд орж $10, ухуулгын дуг нь 2-р байранд орж $5. Бүгд найрамдах намын зорилгын тухай өгүүлэл нь 1-р байранд орж $25 тус шагнуулах болов. Үүнд Мартин маш их баярлаж мөнгө авах цагаа болон болтол баярлаж байна. Хороонд ямар нэгэн явдал болсон бололтой. Хорооны гишүүд дотор банкны нэг эзэн, нэг сенатч байсан боловч тус хороонд мөнгө байсангүй. Чирэгдэл болж байх хоорондоо мөн иймэрхүү уралдаанд оролцсон бичсэн өгүүлэлд 1-р шагнал авч ардчсан намын зорилтыг бас ч сайн мэддэг Мартин харуулва. Түүгээр үл барам шагналынхаа $25 их авчи. Гэтэл бүгд найрамдах намын зарласан уралдаан ёсоор авбал зохих $40 бараг Мартин хизээж хараагүй билээ. Рүүфтэй уулзахын тулд зал хэрэглэхээс өөр зам Мартинд байсангүй. Нэгэнт умарт Окландоос Морзихны хүрээд эргэж ирэхэд дэндүү их цаг хорох учраа хар костюмо барьцаанд өгч ундаг дугуйгаа авчи. Рүүфтэй уулзахаар ундаг дугуйгаар явах нь нэг талаас цаг гэмнэх, нөгөө талаас биеийн дасгал болох ашигтай байв. Түүнээс гадна зотон даав, богино өмд, хуучин углаа цамц 2 дугуйчны сайн хувцас болох тул Мартин Рүүфтэй хоёул үдийн зугаалга хийх болов. Мор завга төлөвлөгөөгөө биелүүлж гэртээ найр наргаан зохиодог байсан учраас Рүүфтэй гэрт нь үг солих арга олдохгүй байв. Морзын зочдын өрөөнд Мартины учирдаг, саяхан дээш үлийж хардаг байсан тэдгээр сонгодог хүмүүс эдүгэ түүний дургүй хүргэх болж юм. Тэд одоо сонгодог байхаа болжээ. Хүчир амьдрал, хүнд ажил, үргэлжийн золгүй явдал Мартиныг түргэн ууртай болгож дээрх мэд хүмүүстэй ярилцахдаа галт зуурах шахдаг байв. Энэ бол бие хэд тоосных биш байна. Хүмүүсийг өөртөөгөө бус харин номыг нь сонирхон уншсан их сэтгэгчдтэй зөвөрлөн шүүж үздэг байв. Рүүфийн гэрт ганц профессор Коул Дэллэс өөр чухам үнэн ухаантай хүнтэй Мартин уулзаагүй бөгөөд Коул Дуэлч дахин үзэгдэхий байв. Бусад хүмүүс цөм догматикууд өчүүхэн бодолтой, өчүүхэн хүнэрхүү юмс байв. Тэдний бүдүүлэг нь Мартины гайхшлыг төрүүлнэ. Яагаад тэд ийм бүдүүлэг байна вэ? Тэдний бүх боловсрол нь хайчсан юм бэ? Тэд нар Мартин ийл уншсан номыг уншсан шүү дээ. Тэгээд түүнээс юу ч олж авахгүй үлдэн гэдэг яаж байж болно? Агуу их ухаантан жинхэнэ гүн сэтгэгчд байдаг гихчийг Мартин мэдэж байсан юм. Үүний хамгийн шилдэг нотолгоо бол Морзын зиндааныхнаас өөрийг нь ялган тов ойлгож байгаа шинжүүд юм. Морзын зочдын өрөө дүүрэн байдаг хүмүүсээс хавьгүй ухаантай, хавьгүй их сонин хүмүүс нийгэм гихчийн дотор бий гэдгийг Мартин мэдэж байна. Гол баатрууд нь айлын зочдын өрөөнд улс төр философийн сэдвээр маргаж байдаг англи романыг Мартин уншиж үзсэн. Зөвхөн английнхаар үл барам, Америкийн том хотуудад урлаг, шинжлэх ухааны сэтгэлгээний төлөөлөгчд уулзаж байдаг дугуйлан олон байдгийг тэр мэдэж байна. Урд бол мөнхгасаа болж ажилчин гарлын бус, сайн хувцастай хүн бүхнийг оюуны хүчтэй, сайхныг ухаарах ухаантай хүн гэж боддог байсан юм. Зардуулт захыг соёлын шинж гэж үздэг тэр их сургуулийн диплом жинхэнэ боловсрол хоёр ялгаатай гихчийг мэдэхгүй явжээ. За яах вэ? Улам дээшлэх зам гаргана да. Рүүфийг хойноосоо дагуулах болно. Түүнд халуун хайртай учир хаанч гэсэн гялалзаж явна гэж Мартин итгэж байна. Тэр хүүхний өсөж торинсон орчин өөрт нь саад болж байгаа нь Мартины өсөж торинсон орчин цагтаа саад болж байсантай адил юм гэдгийг тэр одоо ойлгож байгаа. Өөрийн мэдлэгийн хүрээг жинхэнэ ёсоор өргөдгөх бололцоо идүүгээ хүртэл түүнд олдохгүй байв. Энгийн нь өрөөндөх ном, ханан дах зургууд, төгөлдөр хуур дээрх нот энэ бүхэн цөм гадаад үзмжийн юмс болно. Жинхэнэ утга зохиол, жинхэнэ уран зураг, жинхэнэ хөгжимд Морзынхан тэдний зиндааныхан цөм хүртээлгүй маа. Чухамдаа өөрсдөө огт төсөөлдөггүй амьдрал нь тэдэнд энэ бүхнээс чухал юм. Тэд өөрсдийгөө унтаар гэж нэрлээд чөлөөтэй сэтгэгчийн баг өмсөж явдаг хэрн эвэргүй шинжлэх ухаанаас бүтэн хоёр үеэр хоцорсон хүмүүс юм. Тэд дундад зууны үеийнхээрээ сэтгэх бөгөөд амьдралын үүсэл болон ертөнцийг үзэх үзэл нь агуйн үеэс ч ахмад дан ганц метафизик юм а. Энэ бол анхны сармагчин дүрт хүнийг харанхуйгаас айдаг,
Эдвэн нарыг Ева Адамын хавирганаас төрсөн гэж боддог. Декартыг өөрийн өчүүхэн биегэгчийн тусгал нь ертөнцийн гэдэг идеалист төсөөлөлтөд болгосон Английн нэртэй хамбыг түүхэн хуудсанд нэрийг нь үлдээсэн бөгөөд олонний дунд баярын шуугаан дэгдээсэн хувьслыг шоглон шоолоход хүргэсэн тэр метафизикл байв. Энэ бүхнийг Мартин бодох тусам эдгээр өмгөөлөгч офицер, завшаан хөөгчд банкны эзэд нэг талаас нөгөө талаас ажилчин язгуурын хүмүүс хоёрын хоорондын ялгаа нь тэд идэх уух, өмсөх зүүх, амьдрахтаа ялгаатайд үндэслэжээ гэдэгт улам бүр үнэмшиж итгэх болов. Мартин өөртөө байгааг мэдэрч номоос олж мэдсэн тэр зүйл эдгээр хүмүүсийнх нь алинд нь ч байхгүй байв. Морзынхан зиндааны хүмүүсийнхээ хамаг сорыг Мартинд үзүүлсэн боловч тэднийг хараад баярлан бахархсангүй. Тэр хэдийгээр мөнгө хүлэгчийн гуйлагчин болоод тугаач Морзын зочдын өрөөнд уулзсан хэм бүхнээс илүү өндөр байв. Мартин ганц костюма барьцаанаас авч өмсөд тэдгээр хүмүүстэй уулздаг бөгөөд тэдний дунд байхдаа малчдын дотор арга буюу амьдрах болсон хунтай шиг санагддаг байв. Нэг өдөр үдийн хоол идэх зур Мартин Морзод ингэж хэлжээ. Та социалистуудыг үзэн ядаж тэрнээс айдаг учир юу вэ? Та тэднийх ч үзлийг нь ч мэдэхгүй шүү дээ. Морз авга хэбгүүдийг магтсан ээлжид магтаалаа хэлсний дараа социализмын тухай энэ яриа үүсв. Мартин энэ бие толсон бузар идэхэд дургүйгээс гадна нэрийг нь сонсох бүр уур нь хүрдэг байв. Тийм ээ. Чарли хэбгүүд бол найдвартай хүн гэж хэн бүхэн ярьдаг. Энэ ч үнэн. Нэг хүн нас нөхчхөөсөө урд губернаторын суудалд суух юм уу эсвэл нэгдсэн улсын сенатч болох хүн гэж би бодож байна. Гэж Мартин хэлэхэд та яагаад тэгж бодов? Гэж Морз авга асуув. Сонгуулийн өмнөх кампани үед хэлсэн үгийг нь би сонссон юм. Уг нь ухаантай юм шиг хэрэн тэнэг тэгсэн байтал маш үнэмшмээр учраа сонгуульд манлайлж яваа хүмүүс түүнийг хамгийн итгэлтэй хоргүй хүн гэж үзүүл зохих бөгөөд түүний үгүүлэх бүдүүлэг үгс нь энгийн сонсогчийн бүдүүлэг үгстэй бүр нийцжээ. Өөрийн санаа оноогоо гойж чимсэн байдлаар эндэр дээрээс сонсоход альва хүнд аятайхан байх вэ. Та юу хэбгүүдэд атархад байх шиг санагдана гэж Руф хэлв. Бурхан өршөө. Энэ үгийг хэлэхэд дуулцсан айсан өнгө Морз авгаад зориг оруул. Та хэбгүүдийг тэнэг гэж хэлэх гээгүй биз гэж Морз үейтэн царайлан асуув. Бүгд найрамдах юм уу? Ардсан намын аль нэгэн ч жирийн нэгэн гишүүнээс тэнэг биш л дээ. Тэд нар цум эсвэл залхаа, эсвэл тэнэг, тэгхтээ залхаан цум. Бүгд найрамдах намынхан дотроос ухаантай сайтнууд тэдний зарцнаар л байгаа юм. Эднэр л хаана яагаад сайхан үнэр гарч байгааг сайн мэднэ. Би бүгд найрамдах нам их үү? Та намайг ямар хүн гэх вэ? Гэж Морз эмсэглэн асуув. Та бол тэдний санамсаргүй зарц гэв. Зарцаа. Тэгэлгүй яах вэ? Та корпорацийн ажил хийдэг хүн. Ажилчны дотроос тантай хэрэг хэлцэх хүн байхгүй. Та эрүүгийн хэрэг хөдөлдөг хүн биш. Эхнэрээ занждаг хүдэх хэр хаяага хадардаг хулгайч нараас таны орлогын хэмжээ хамаарахгүй. Та бол нийгэмд гол үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн хүчээр л төлөв хоол олж иддэг хүн. Гэтэл альва хүн өөрийг нь хооллож байгаа юм даал зүтгэдэг билээ. Тэгэхээр та талыг баримтлагч, та өөрөө албахааж байгаа тэр капиталист байгууллагын эрх ашгийг л хамгаалж байна. Гэж Мартин хэллээ. Морзын царай үл мэдэг улаав. Та бүр шийдсэн социалист шиг ярьж байна гэдгийг танд хэлэх хэрэгтэй байна. Гэж тэр өгүүлв. Тэгтэн социализмын тухай хэлэх гэснээр Мартин хэлвэ. Та социалистуудыг үзэн ядаж тэднээс айдаг учир юу вэ? Та тэднийг ч үзлийг нь ч мэдэхгүй шүү дээ. Юу ч гэсэн таны үзэл социалистуудын үзэлтэй нийцэж байна. Гэж Морз өгсөрөв. Ярьж байгаа хоёрыг Руф сэтгэл зовсон янзтай харж суугаад Мартин гэрийн эзний дургүйг хүргэж байгаад Морз баярлаж байв. Хэрв би бүгд найрамдах намынхныг тэнэг тэр эрх чөлөө тэгш байдал ах トゥ ёс гэдэг нь савнгийн хөөс гэж хэлбэл үүнээс болж миний бие социалист болчихгүй. Хэрв би Жефферсонтай санал тохирохгүй байвал мөн түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн шинжлэх ухааны бус сэтгэгч нэгэн Франц эртээ санал тохирохгүй байвал социалист гэж нэрлэхэд учир дутагдaltaй болно. Намайг бодвол та социализмд илүү ойр гэдгийг Морз та ойлго. Чухамдаа би түүний заналтайс нь байгаа юм гэж Мартин инээмсэглэн өгүүлв. Та тоглож байна уу? Гэж Морз хүйтэн царайлан асуув. Огт үгүй. Хэлийг гиснээ хэлж чинь. Та тэгш байдалд итгэдэг хэрнэ? Тэгш байдлыг цааш нь харуулах арга хайж байдаг капиталист корпорацид алба хааж байна. Тэгш байдлыг үгүйсгэж чухамдаа та өөрийн бүх амьдралаар нотолж байгаа тэр зарчмыг танд баталж байгаа болохоор та намайг социалист гэж нэрлэж байна.
Богд найрамдах намынхан болох бүтэх газар бүр тэгш байдлыг тунхаглаж байдаг байтлаа түүнийхээ заналт дайсан нь байгаа юм. Тэд тэгш байдлын төлөө тэгш байдлыг устгаж байна. Ийм учраас би тэднийг тэнгүүлгэж байгаа юм. Би бол индивидуалист үзэлтэй хүн. Уралдаанд нь хурдна, барилдаанд хүчтэй төрүүлнэ гэдэгт би итгэдэг. Энэ үннийг би биологоос олж авсан. Тэндээс олж авсан шиг надад санагдана. Би индивидуалист үзэлтэн гэдгээ давтан хэлье. Харин индивидуалистууд бол социалистуудын мөнхийн бөгөөд яс махны дайсан байгаамаа. Гэхдээ та социалистуудын хуралд очдог шүү дээ гэж Морз уурсан өгүүлв. Очилгүй яах вэ? Тагнуул хүн дайсны лагерт ордогтой адил юм. Эсрэг этгээдээ өөрөөр яаж судлах вэ? Түүнээс гадна тэр хурал дээр байх надад хөгжөөнтэй байдаг юм. Социалистууд бол сайн хэрүүлч улс, тэгээд ч сайн ч бай, муу ч бай, их ном уншсан улс. Тэдний хэрэнч гэсэн социологи юм уу? Ер бусад логийн талаар альж капиталистаас илүү их юм мэднэ. Би социалистуудын хуралд 10-аад удаа очсон үнэн боловч түүнээс болж социалист болчихоогүй. Энэ бол Чарли Хэбгүүдийн чалчилтаас болж бүгд найрамдах намын гишүүн болчихоогүй яваатай минь адил. Бөөмэд. Тэгтэл та социализмд илүү талтай мэт над санагдах юм гэж мистер Морц шийдвэргүй өгүүлв. Чөтграф эн чин ганц ч үг ойлгосонгүй. Гаданд хэлсэн юм шиг өнөө бүх боловсрал нь хаач ба гэж Мартин бодлоо. Энэхүү эдийн засаг дээр үнэлсэн ёс суртахуун, ангийн ёс суртахуунтай Мартин дэвших замдаа мөргөлдөжээ. Тэр нь удалгүй Мартины хувьд ёстой мануухай болов. Өөрийнх нь ёс суртахуун, оюун сэхэнд нь тулгуурласан байдаг бөгөөд тойрон буй хүмүүсийн ёс суртахууны хууль тэдний ихэрхэг болох байдлаас нь илүү зэвүүцэл төрүүлнэ. Тэр хууль нь эдийн засаг, метафизик, уярал, дуурай зэргийн холимог байва. Мартин ойр дотныхон дотроо байж хачин холимогийн үлгэр жишээтэй тулгарчээ. Механикийн мэргэжилтэн түүнийгээ сайтар судлаад ундаг дугуйн засварын газар нээж бас хямд дугуй худалдах эрхийн тасалбар олж аваад өөдрөг амьдарч байгаа нэгэн ажилч залуу Германтай Мартиныг Мэриан танилцжээ. Нэгэнтээ Мэриан Мартинд ирж хууд барьснаа хэлж дараа нь тоглоом болгон Мартины алгыг тэнийлгэн харж хувь заяаг нь мэргэлж өгчээ. Дараа нь эрэхтэй Мэриан Герман Шмидтэйгээ цуг иржээ. Тэр хоёр хамгийн ээлдэг аргаар баяр хүргэсэн тэнэгдүү нөхөрт нь таалагдаагүй бололт. Урд удаа Мэрианыг ирснээс хойно бичсэн шүлгээ Мартины уншихад эвгүй сэтгэлд улам даамжрав. Энэ бол эгчтэй зориулсан төлөгч гэдэг сайхан шүлэг байлаа. Тэр шүлгээ Мартин дуудан уншаад зочд нь баярлсан шинжгүй байхад ихэд гайхав. Харин эгч нь айсан харцаар суух хүнээ харж байхад түүнийх нь мулгуу царайд уурсал эгдүүцэл тодорхой байв. Гэвч бодланд байдал үүгээр эцэс болж зочдод ч удалгүй явв. Хэдийгээр ажилчин язгуурын боловч шүлэг зориулан бичсэн байхад үл баярлах бүсгүй хүн яаж байдгийм бэ гэдгийг Мартин ойлгож чадаагүй боловч энэ явдлыг тэгс хийгээд л мартав. Хэд хоногийн дараа Мэриан ганцаараа Мартины дэрв. Буруу хэрэг хийлээ гэж босгоалхаагүй шахан байдлаа Мартиныг зэмлэж гарав. Юу болов Мэриан? Чи төрөл саднасаа наад зах нь надаас жигшсэн байртай ярьж байх чинь гэж Мартин гайхан дуулдав. Жигшилгүй яах вэ гэж Мэриан хэлжээ. Гомдлын үлмэс түүний нүдэнд дүүрснийг үзээд Мартин гайхаж тасрав. Тэр гомдол нь яах аргагүй үнэн бололтой. Дүүгийнхээ тухай шүлэг бичлээ гэж Германч нь уурлаа гэж юу? Уурлаагүй. Харин энэ бол зохимжтой биш муу муухай гэж вэ? Мартин үл итгэх байртай эсгэрснэ ширээний нүдийг өнгөчж төлөгч шүлгийнхээ 1% гаргаж ирв. Бөө мэдтэй. Чи уншиж үзээд тийм муу муухай юм юу байна хэлээд гэж муухай гэсэнгээ бидтэй. Тэр л хэлсэн болохоор тийм л байх гэж Мэриан хууцыг зэвүүцэн цаашлуулахад өгүүлсэн. Үүнийг урч хахыг тэр шаардаж байна. Иймэрхүү юм эхнэрийнхэн тухай бичээд бас нийтээр уншиж байх юм бол тийм эхнэртэй байхыг хүсэхгүй гэж тэр хэлж байна. Энэ бол гудамшиг. Үүнийг твчихгүй гэж тэр хэлсэн. Мэриан, эн чин ястаа тэнийг хэрэг байна да гэж Мартин үг хэлснээр таслав. Суух гэсэн хар хүнд нь ч энэ золгүй бүсгүйд ч үнэмшүүлэх арга байхгүй учраас тэр бодлооны утгагүй болохыг Мартин ойлгож бууж өгөхөр шийдвэ. За яах вэ гэж Мартин хэлээд гар бичмэлийг жижигхэн урж хогийн савнд хаяв. Тэгэхдээ төлөгчийн их бичмэл Нью-Йоркийн нэгэн сэтгүүлийн газар байгаа гэж бодхоос тэр сэтгэл тайвширчээ. Үүнийг Мэрианч суух хүн ч хизээж мэдэхгүй. Тэд нар ч өөрөө ч ертөнцч гэсэн аль аль нь энэ бяцхан шүлэг хэвлэгдснээс болж хохирохгүй.
Мэриан хогийн сав руу шийдгүй сар байснаа. Авах уу гэв. Мартин толгой дохиод дүүн зорилгоо амжилтаа биелүүлсний бейт баримт болгож тасчин хайсан гар бичмэлийн тасархайг цуглуулан авч халаасандаа хийж байхыг уг дуугүй харж байв. Театрт уулзсан залуу ажилчин бүсгүй Лизи Конноллид дүүрэн байсан гал золбоо Мэрианд байхгүй боловч төсөөд юм шиг Мартинд бодогдов. Хувцс төрөх байдлаараа энэ хоёр адилхан юм. Тэгэд энэ бүсгүйчүүд Морзийн зочдын өрөөнд байх юм гэж гинэд бодоод Мартин нэмсэглэв. Гэтэл тэр наргаантай үзэгдэл алга болж үргэлж ганцаардах сэтгэл Мартиныг эзэмдэв. Дүүнч Морзийнхны зочдын өрөөж түүний замд өнгөрсөн үе байв. Энэ бүхэн цөм арт гоцорчээ. Мартин номнуудаа хайрлан харав. Энэ бол түүний хизээд үнэнч ганц ханин байв. Юу гинэ? Чи юу гэж хэлв? Хэмээн гайхан тэр лавлан асуув. Мэриан дахин асуув. Би яагаад ажил хийдэггүй юм бэ гэж юу? Чиний германч нь асуугаадах гинүү? Гэд Мартин инээсэн боловч хуурамч инээд болов. Мэриан толгой сэгсэрлээ. Бидгийн худал хэлээ. Хөндлөнгийн хэрэгт бүү оролцгож тэр германдаар хэлээрэ. Суид хүүхнийхэн тухай би шүлэг бичсэн түүнд хүртээлтэй. Түүнээс бусдад хөндлөнгөөс хөлөө хөгнөөс хүзүүгээ гихчийн үлгэр бүү бол. Ойлгов уу? Чи намайг зохиолж болохгүй гэж бодож гинөө. Би замаасаа алдсан өрх гэрийн нэрийг гутааж байна гэж чи үзэж гинөө. Тийм үү? Ямар нэг ажил олбол чамд сайнсан гэж надад бодогдох юм гэж Мэриан зоримог хэлэхэд үннээсээ хэлж байна гэдгийг Мартин мэдэж байв. Мэриан цааш. Герман хэлэхдээ гэтэл тэр германаар яах вэ? Хизээ хурмаа хийхийг надад хэлчих. Надаас хурмын бэлэг авах зөвшөөрөл тэр германаасаа олж аваар гэж Мартин Мэрианы үгийг таслан өгүүлв. Мэрианыг явснаас хойш энэ бодлооны тухай Мартин удтал бодож хоёр ч удаа гашуун гинэжээ. Ер нь дүүнч, суух хүнэнч, орчных нь хүмүүсч, Рофи хүрээлэн буй хүмүүсч зөв тогтоосон хэмжээнд адил зогсож бэлхнээ хэвээр амьдралаа зохиодог юм байна. Тэр өрөвдөлтөй амьтад цаг үргэлж бие харж, бие дуурайж байхдаа хувийн онцлогийг арилгах мөн балчир наснаасаа хүлэгдсэн болих дүрмийг зөрчихгүй тулд амьдралаас татгалзахад бэлэн байх юм аа. Тэгээд Мартины бодолд Бернард Хиггенботом, Бэтлертэй хөтлөлдсөн Герман Шмидт, Чарли, Хепгүттэй тэврэлтэн яваан үзэгдэв. Тэдний тус бүрдэн болон хосоор нь ажиглан харж номоос олж авсан оюун ухааны болон ёс суртахууны хэмжээгээр хэмжиж үзэхэд нэгж тохирсонгүй. Агуу их сэтгэл, агуу их оюутантай хаан байна гэж тэр дэмээл асан. Давчи өрөөг нь дүүрэн цугларсан болох мунхаг бүдүүлэг хий үзэгдэл дотор тийм хүмүүс үзэгдэхгүй байгаа. Мартин тэдгээр хий үзэгдлийг дургуйцсан үзэх нь цэрцээ агахаантай дургүй байсантай адил буй. Хамгийн сүүлчийн хий үзэгдэл арилтал урилга зарлаггүй бас нэг үзэгдэл гарч ирсэн нь өргөн хүрээтэй бүрх малгай, хоёр тийш нь товчилдог богино цамцтай, найгаж явдаг золбин залуу эрт үрдийн цагийн Мартин ийдийн гарч ирвэ. Чич гисэн дээр дэхэмгүй байж дээ өвгөн мэн. Чи ийм л ёс суртахууны төсөөлөлтэй байсан. Тэднээс илүү мэдсэн юмгүй байсан. Чи юун тухайч боддоггүй, санаачилдаггүй байсан. Чи бэлэн хувцс шиг бэлэн үзэл олж авдаг байсан. Бусдын сайшаасан бүхнийг хийж бүлгийнхэн чинь чамайг тохирно гэж үзсэн учраас түүнийхээ толгойлогч болж явсан. Өөртөө таалагдсан учраас чи бүлгээ командалж зодолдож байсан бус. Чухамдаа тэр чинь чамд жигшилтэй байдаг байсан. Харин инглээ гэж бусад итгээд чамайг сайшаа мөргөж алгадаж байсан учраас түүнийг чи хийдэг байсан. Чи бууж өгөхгүй гэсэндээ тосон нүртийг зодсон. Чи зэрлэг аратан байснаас гадна эр хүн догшин улайрамтха хатуу байх, зодох, зэмдэглэх нь эр хүний хэрэг гэж чамд чихэнд чинь дуулгасан учраас л чи бууж өгөөгүй. Гөлөг минь, чи яах гэж нүхтийнхөө дагуулсан хүүхнийг булаадаг байсан бэ? Тэр хүүхнүүд чамд таалагдсанаас болсон биш шүү дээ. Харин чамайг хүрээлэн байгстын дотор чиний ёс суртахууны үндэс голлож тэхийн бол азарганы зүүн илүү хүчтэй байснаас л тэр шүү дээ. За, түүнээс хойш нилээд хугацаа үлэрчээ. Энэ бүхний тухай одоо чи юу гэж бодож байна уу? Үүний хариу болсон бололтой нүдэнд үзэгдэх үзэгдэлд өөрчлөлт гарч ирлээ. Богино бөгөөд болих цамц өргөн хүрээтэй бүрх малгай алга болж тэдгээрийн оронд даруй байдлын энгийн костюм бий болов. Нүүр нат уусны шинжээ алдаж гоо сайхан үнэн хоёртой ойрдод байдгийн дотоод гэрэл оржээ. Харагдаж байгаа нь одоогийн Мартинтэй маш адилхан байв. Энэ үзэгдэл чийдэнгийн гэрэл туссан ном шага ширээний дэргэд тонгон зогсжээ. Мартин номын гарчхийг харав. Энэ нь гоо зүйн үндэснүүд байл.
Даруй Мартин тэр үзэгдэлд нэвтрэн орж хамтраа ширээнд сууж ном уншиж эхэллээ. Таны сонсох сувг өгүүлж байна. 30 дугаар бүлэг. Бүтэн жилийн урд тэр хоёр хайр сэтгэлтэйгээ анх мэдлэлсэн тэр өдөр шиг намрын нэгэн налгар өдөр дурлалын сониотой Мартин Руфт уншиж өгч байваа. Тэр жилийн шиг тэр хоёр толгодын дундах дуртай байрандаа сууж байв. Уншиж байх зураа баярсан дуугаар Руф хэд дахин тасалсан учраас гар бичмэлийн сүүлчийн хуудсыг Мартин эргүүлж Руф юу гэж хэлэх бол хэмээн сэтгэл хөдлөн хүлээв. Руф удтал дуугүй байснаа хатуу шийдвэрээ үг болгохоо сайн айсан бололтой төгдрөн байснаа эцсийн эцэст ингэж хэлвэ. Энэ шүлэг сайхан болжээ. Тиймээ сайхан болж. Гэвч та үгээр мөнгө олж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл та ойлгож байгаа биз дээ. Таны уншиж байгаа бүхэн амьдралд хэрэглэгдэшгүй юм гэдгийг би хэлэх гэсэн юм. Руфийн дунд гуйсан өнгө илэрхий. Чухам юунаас болж байгаа шалтгааныг би мэдэхгүй. Лав хүмүүсийн хэрэгцээний нөхцөл буруутан болох болов уу? Гэвч та зохиолуудаараа амьдрахтаа хүрэх мөнгө олж чадахгүй юм. Хайрт минь. Миний үгийг зөв ойлгоорой. Энэ сайхан шүлгийг надад зориулсанд чинь би баярлаж багтжээ. Тиймгүйсэн бол би яаж ч бүсгүй хүн байх билээ дээ. Гэвч энэ шүлэг бидний хормын өдрийг ойртуулахгүй шүү дээ. Тийм биз дээ, Мартин минь. Намайг шунхан амтан гэж битгий бодоорой. Би танд хайртай. Би хамтын ирээдүйнхээ тухай өргөж боддог. Бид биетэй хайртай гэдгээ хэлснээс хойш бүтэн жил өнгөрч байдаг. Гэтэл бидний хорин болоход мөн л урдын адил зайтай байна. Уг хэрэг миний сэтгэл, миний бүх амьдралын тухай юм гэдгийг та дэндүү юм шиг бүү ойлгоорой. Хэрв танд үнэхээр юм бичих хүсэл байгаа юм бол ямар нэг сонины газар ажил ололтоо. Та сурвалжлагч болж болохгүй юу байх вэ? Түрч гисэн. Би бичдэг аргаа эвдэжээ. Ийм аргатай болохын тулд хичнээн их хөдөлмөр зарсныг ч төсөөлөгч үгүй гэж Мартин анхааралгүй хариулв. Гэлэж гисэн та мөнгө олох гэж сонины шог найруулалт бичиж байсан шүү дээ. Тэр таны бичдэг аргыг эвдээгүй биз дээ. Энэ ч өөр хэрэгэлтэй. Би түүнийг чинь бүхэл өдөр ёстой ажил хийсний дараа өөрөөсөө шавхан гаргадаг байсан юм. Гэтэл сурвалжлагч болно гэдэг чинь өглөөнөөс үдэш хүртэл хааш хэрэг юм хийцэн. Түүнд бүхий л амьдралаа зориулна гэсэн үг. Ингээд амьдрал маань салхи шуурга шиг болж энэ бол өнгөрсөн ч үгүй, ирээдүй ч үгүй гагцгүй. Энэ минутын амьдрал болно. Сурвалжлагч хүнд сурвалжлагчийн арга барилаас өөр юм бодохч зав хизээж олдохгүй. Энэ бол утга зохиол биш ээ. Бичих арга барил минь дөнгөж боловсрч бийжиж байгаа энэ үед би сурвалжлагч болно гэдэг бол утга зохиолын талаар амиа хорлсонтой адилхан. Одоо ч гэсэн шог найруулал бүхэн дүүнд байгаа үг бүхэн өөрийгөө албадсны, сайхныг ойлгох, өөрийнхөө ойлголт мэдрэхүйгээ албадсны үр байгаа юм. Гэтэл дурлалын сониод бичиж байхад би сэтгэлийн жаргал хичнээн их эдэлсэн гэж. Урлан бүтээхийн баясгалан бол энэ дэлхийн дээд баясгалан. Бүх хохирлыг минь энэ баясгалан надад төлдөг юм. Руфийн хувьд урлан бүтээхийн баясгалан гэдэг хоосон үг болохыг Мартин мэдэхгүй байжээ. Гэхдээ энэ үгийг Руф ярианда олон хэрэгэлдэг бөгөөд урлан бүтээхийн баясгалангийн тухай үгийг Руфийн амнаас Мартин анх сонссон бэл. Энэ тухай Руф их сургуулийн профессоруудын лекцээс сонссон. Урлаг судлалын ухааны эрдэмтний зэрэг шалгуулж байхдаач энэ тухай дурдж байсан гэж. Гэтэл өөрөө бол альва онцлог сэтгэлгээтэй бүтээлж идэвхтэй харш хүн бусдын амнаас тогтоосноо л давтаж чадах хүн юм. Таны тэнгисийн дууг зассан нь редакторын зөв юм биш биз? Хэрв редактор хүн уран зохиол зөв үнэлж чаддаггүй байсан бол редактор байж бас чадахгүй шүү дээ. Гэж Руф хэлвэ. Энэ чинь нийтийн зөвшөөрсөн санал тогтвортой байдгийн нэг баталгаа энэ байна. Оршиж байгаа бүхнийг зөвхөн зөвгээ зогсохгүй бас хамгийн дөмгөн гэж үздэг ви. Альва юмны оршин байгаа, түүний оршин байх эрхийг баталгаа мэт үздэг. Тэгэхдээ зөвхөн тухайн үед төдийгүй харин үеийн үед юм шиг үздэг болохыг та үзэлтий. Энгийн хүн бол энэ дэмий үгэнд итгэхдээ өөрийн бүдүүлгээс л болдог юм. Ийм хүмүүсийн сэтгэх үйл явцыг Вайнингер тодорхой бичсэн билээ. Сэтгэж чаддаггүй хүмүүс өөрсдийгөө сэтгэдэг гэж бодцоход бусад чухам сэтгэдэг хүмүүсийн хувь заяаг шийдэж байдаг юм гэж Мартин уурсан өгүүлв. Руф энэ бүхнийг ойлгох болоогүй байгаа байх гэж бодсондоо Мартин яриагаа гэнэт таслава.
Вайнинг гэж чухам ямар хүн байдгийг би мэдэхгүй. Та ер нь юм бүхнийг дандаа ингэж баяжуулж дүгнэх учраас би таны санааг ойлгохгүй юм. Хэрв редактор хүн. Гэтэл бүх редакторын 99% нь урагшгүй амьтад гэдгийг би танд хэлж байна. Тэд нар бол зохиолч болох гэж чадаагүй бас. Тэд нар сонины газар тэргэнд зүтгэж бас сонины тараалтаас болон хэвлэгчийн овжин аргаас боол мэд хараад байхыгаа урлан бүтээгийн баясгалангаас илүүд үздэг хүмүүс гэж та бидхий бодоорой. Тэд нар юм бичих гэж оролдож үзсэн боловч юу ч бүтээгүй. Энд л хамгийн хачин явдал гарч байгаа юм. Энэ уяаны нохой уран зохиолын бүдэлгүйчүүд уран зохиолын амжилтанд хүрэх хаалгыг сахин хамгаалж байх юм. Редактор, түүний туслагчид, шүүмж бичигчид ер нь гар бичмэл уншдаг хүн бүхэн бол нэгэн цагт зохиолч болох гэж хүсээд хүссэндээ хүрээгүй хүмүүс юм а. Тэгээд л ийм амьтад уран зохиолын хувь заяаг шийдвэрлэж, юу хэвлэвэл зохих, юу хэвлэхгүй байвал зохихыг шийдвэрлэж байгаа юм. Авиасгүй арчаагүй байж, авиас онцлогийн тухай тэд ярьдаг юм а. Тэдний хойноос мөн л тийм урагшгүй амьтад болох шүүмжлэгчд орно. Тэд нар үргэлжилсэн үгийн зохиол юм уу? Шүлэг бичих гэж хизээж оролдоогүй гэж та бидхий бод. Оролдсон. Тэгэхдээ юу ч бүтээгүй. Загасны тосноос бөөлжс судахах адил сэтгүүлдэг шүүмжлийн өгүүлэлээс бөөлжс судгадаг юм. Сууд шүүмжлэгчд биелт. Гэхдээ тийм хүмүүс өдрийн од шиг ховор. Хэрвээ би зохиолч болж чадахгүй бол редактор л болно. Яваанда тэр чин зүсэм талах шүү дээ. Бүр цөцгийн тостой. Рофийн түргэн оюун хайрт хүнийхээ сансан санаандах зөрчнийг дорхноо олж мэдвэ. За тийм биш. Хэрв авиастай хүний өмнө бүх хаалга хаалттай байгаа бол сууд зохиолчд яаж дэвшин гарч ирв, Мартин? Тэд нар болохгүй юмыг болгосон улс. Тэд гал дүлтэй гялалцсан зохиол бүтээсэн учраас дайснууд нь туймэрдүүлэн дүлэгдэжээ. Тэд мянган хүний дундаас ганц хүнд оногддог тэр гайхамшигын хүчээр амжилт олсон юм. Тэд нар бол хүнд ч үл дийлдэх Кардейлийн авраг биетэн шиг юм. Бээж бас тийм юм хий. Болохгүй юмыг болгондоо. Хэрв таны хэрэг бүтэхгүй бол юм. Энэ тухай та бодох ёстой шүү, Мартин. Хэрв миний хэрэг бүтэхгүй болов гэж Мартин асуугаад хүүхэн ямар нэгэн сэтгэшгүй юм хэлэх шиг хоромхон зурч эртэн харснаа нүдэнд нь цог гялалзаж. Тэгвэл би редактор болно. Та редакторын эхнэр болно гэв. Роф хөөрдөм хөөрхнөөр нүүр үрчилгэсэнд Мартин даруй үнсэж тэнэлгэв. За болно. Би аав ээж хоёртой ярилцсан. Би ер нь хизээж тэгж тэдэнтэй тулдаж байсангүй. Би шуудхан шаардаж, ер дуулуургүй зөрүүд цагнасан. Тэр хоёр хоёулаа таны эсрэг хандах боловч би танд хайр сэтгэлтэйгээ эрсгэлсэн. Аав таныг контортой албанд авахар болсон. Тэгээд ч танд ахиухан цалин өгч бид хоёр гэрлэж ямар нэгэн бяцхан байшинд тустай амьдрах бололцоо олгохоор боллоо. Энэ бол аавын хувьд их өгөөмөр үйл, тийм ээ Марти? Гэж Руф хэлвэ. Цөхрөл зүрхийг нь дарах шиг болохыг Марти мэдэв. Тэгээд аль хэдийн авч явхаа байсан тамхи цаас хоёр авахаар гар нь халаасандаа энд орж өөрөө ямар нэг юм аманда бовтонжээ. Руф яриагаа үргэлжлүүл. Үннээ хэлэхэд битгий гомдоролт. Уг хэрэг ямар байгааг та мэдээсэй гэж би хүсэж байна. Таны эрс үзэл аавд огт таалагддаггүй юм. Тэгээд ч тэр таныг залах уу гэж үздэг. Таныг залхуурдаггүй. Таныг их ажил хийж байгааг би мэднэ гэв. Үгүй ээ, үүнийг чи мэдэхгүй гэж Мартин бодсноо. Та өөрөө юу гэж бодож байна? Миний бодол бас л эрс шимшиг танд санагдаж байна уу? Гэж асуугаад нүрийг нэгцлэн харж хариу өгүүлээвэ. Таны үзэл эргэлзээтэй юм шиг надад санагдаг гэж Руф хариулв. Үүгээр бүхнээ хэлчихэн дэрээ. Мартинд амьдрал гонигтай санагдаж эцгийнхээ конторт албанд орохыг хэлсэн Руфийн санал эгч мартжээ. Уг олдож уг саналаас хэтэрхий холдчихлоо гэдгийг Руф мэдэж дүүнд эргэж орох аятай нөхцөлийг хүлээж байв. Гэвч удтал хүлээх хэрэг гарсангүй. Учир нь Руфээс асуух юм Мартинд байжээ. Энэ хүүхэн өөрт нь хэдий хитгэдгийг шалгамаар Мартинд бодогдов. Тэгээд 7 хоногийн дотор тэр хоёр тус тусын асуултад хариу авчээ. Мартин нарны шившгэ Руфт уншиж өгснөөр уг хэргийг төрөлүүлжээ. Мартиныг уншиж дуусгаад та яагаад сурвалжлагчийн ажил хийх дургүй байна уу? Та юм бичих тун дуртай учраас лав амжилт олж тушаал ахиж ямар нэгэн сонины тусгай сурвалжлагч нэртэй 100 та сэтгүүлч болж болно шүү дээ. Зарим тусгай сурвалжлагчид их мөнгө олдгоос гадна тэднийг дэвэн дэлхийгээр томлон явуулдаг. Тэднийг Африкт Стенлиг явуулсан шиг явуулдаг. Тэд Ватиканд очиж пап ламтныг сурвалжилж төвдийн аслагдсан өндөр буланг судалж байх юм гэж Руф хэлвэ. За тэгвэл
Миний өгүүлэл танд таалагдахгүй байгаа шив. Тэгэхээр намайг зохиолч болохгүй, зөвхөн сэтгүүлч болно гэж та бодож байгаа шив дээ? Гэж Мартин асуув. Өө яалаа гэж дээ. Таны өгүүлэл надад аятайхан санагдлаа. Сайхан бичиж. Харин энэ бүхэн таны уншигчийн даахгүй хоол болсон болов уу гэж би айж байна. Наан хэлэхэд л надад ойлгоход бэрхэн. Сайхан дуулдаж байгаа боловч би юу ч ойлгосонгүй. Шинжлэх ухааны тусгай нэр томьёо дэндүү олонтой юм. Хайрт минь, чи хэтрүүлэх дуртай учраас чамд ойлгомжтой мэд бүхэн чинь бид бүхэнд ойлгогдохгүй юм. Тийм ээ. Энэ өгүүлэлд философийн нэр томьёо олон бий. Гэж Мартин хэлв. Өөрийн хамгийн боловсрсан санааг дөнгөж сая дуудаж уншсан учраас Мартин сэтгэл нь хөдөлсөн. Тэгээд ч хүүхний бодол гайхаж төрүүлсэн байжээ. Хэлбрээрээ бүтэмжгүй байдалт, гэвч санааг нь та дэмжихгүй гэж юу? Хэмээ Мартин шавдвал. Ров толгоос сэрж. Үгүй. Энэ бол миний урд уншсан бүхэнтэй огт адилгүй. Би Метерлинкийн зохиолыг уншсан. Түүнийг бүрэн ойлгосон гэв. Түүний далдыг шүтэх үзэл ойлгомжтой байна уу? Гэж Мартин дуу алдан асуув. Ойлгомжтой. Харин Метерлинкийн дайрсан таны нүгүүлэл надад ойлгомжгүй байна. Онцлогийн тухайд ярих юм бол Мартин тисэж ядсан янзтай хөдөлсөн боловч үг дуугарсангүй. Тэгтэл Руфийн үргэлжлэн өгүүлсэн үгс түүний ухамсарт гэнэт хүрчээ. Ер нь ингээд таны бүтээл таны хувьд тоглоом байжээ. Түүгээр та нилээн удтал эрхэллээ. Амьдралд бидний амьдралд хүн шиг хандах цаг болжээ, Мартин минь. Та идүүгээ хүртэл ганц биеийнхээ төлөө амьдрсан шүү дээ. Гэж Руф үргэлжлүүлэн ярив. Намайг ажилд ороосоо гэж та хүсэж гинүү? Тийм ээ. Аав танд мэднэ. Харин надад итгэхэ байчгүй үгүй юу? Түүнийг илчих. Руф Мартины гарыг дуугүй атгахад нүдэнд нь нулимс гүйлгэнэж. Чамд биш. Чиний бичгэд хайрт минь гэж Руф бараг шивнэг хэлв. Чи миний бараг бүх зохиолыг уншсан шүү дээ. Тэднийг юу гэж үзэж чинь? Том муу юм шиг чамд санагдав. Бусдын бичсэн зүйлээс доор байна уу? Гэж Мартин шуудхан асуув. Бусад хүмүүс зохиолоор мөнгө олдог шүү дээ. Энэ бол миний асуултын хариу биш байна. Харин зохиол, уран зохиол миний ажил биш ч гэж чи үзэж гин үү? Яах вэ? Би хариу хэлье. Би таныг зохиолч болно гэж бодохгүй байна. Надад буурал хайрт минь. Чи надаас асуусан шүү дээ. Би уран зохиолыг танаас илүү ойлгодгийг чи мэднэ шүү дээ. Гэж Руф хүчлэн өгүүлв. Тийм ээ. Чи урлаг судлалын эрдэмтэн. Чи ойлгох ёстой. Гэж Мартин хэлээд дуугүй болсон нь хэнхэнд нэвгүй байв. Тэгээд гэвч үгээр дуусах юм бишээ. Би юугаар хүчтэйг мэдчихэв. Үүнийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Амжилт олно гэдгээ би мэдчихэв. Би хамаг бэрхшээлийг давна. Шүлэг, өгүүлэлт гарвал зохих бүхэн миний дотор язгнаж байна. Гэвч үүнд этг гэж чамайг гуйхгүй. Надад ч миний уран зохиолын авьяаст ч буйтг. Чамаас ганц гуйх юм гэвэл миний хайр сэтгэлд итгэж намайг урдын адил хайрлахыг гуйх байна. 2 жилийн хугацаа өгөхийг жилийн өмнө би гуйсан. 1 жил өнгөрчихлөө. Гэвч 2 дахь жил нь өнгөрөхөөс урд би амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна. Зохиолч болъё гэвэл сурагчийн шалгалт авах хэрэгтэй гэж надад хэлснээ санаж байгаа биз. Би түүнийг давжээ. Би яарч явж богино хугацаанд багтаал. Та бол миний бүх эрмэлзлийн эцсийн зорилго. Таны тухай бодол миний хүчийг үргэлж дэмжиж байдаг юм. Нам тайван унтахын аль хэдийн мартсан минь мэдхүү. Унтахынхаа хэрээр унтаж нойр хансан цагтаа босдог байснаас хойш олон сая жил өнгөрсөн юм шиг заримдаа надад санагддаг юм. Одоо бол цагийн сэрүүлэг намайг сэрээдэг. Би унтах зөвшөөрөл өөртөө хэдий долгоно вэ? Түүнээс шалтгаалan цагийн сэрүүлгийг тодорхой цаг дээр тавьдаг юм. Цаг түлхэж чийдэн унтраах хоёр бол унтахын өмнөх ухаантай байж хийдэг сүүлчийн ажил байгаа юм. Нойр хүрээд эхлэхээр нь хүнд номыг хялбар номоор сольдог. Хялбар хөнгөн ном уншихтаа зүрмэглээд унвал нойроо хулжаахын тулд би толгойгоо нударгаар дэлсдэг. Унтахаасаа айдаг хүний тухай Киплингийн зохиолыг санаж гин үү? Хэрв унтахаар болбол доороос нь хатгахаар дарвч орондоо тааруулдаг хүн байсан. Би ч бас тийм юм хийсэн. Шөнө донд 1-2 цаг хүртэл унтаж болохгүй гэж би шийдсэн. Тогтоосон цагаас өмнө тэр дарвч намайг унтуулдаггүй юм. Би олон сар тэр дарвчаа салаагүй. 5 цаг хагас унтах нь миний хувьд дэндүү тавлаг байдал болохоор болтол өөрийгөө дасгасан. Одоо би ердөө л 4 цаг унтдаг. Нойр муутай байдгаас болж би зүдэрчгүй эзлээ. Заримдаа унтах юмсан гихээс толгой өргөж ухаан самурдаг. Авсанд орвол нэг амарх юм шиг санагддаг юм гэв. Хөгтөнгөсийн хүйтэн гүнд хамаг юм нам тайван нойрсон.
Хөл тавих төдий ус цалгиад хаач сурггүй үүр дарилна гэсэн Лонгфеллийн үг санаанд ордог юм. Тэрээр цааш нь. Энж дэмий үг л дээ. Энэ бол алжаал мэдрэлийн ядарлаас болж байгаа юм. Гэтэл энэ бүхнийг юуны төлөө хийж байгаа гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл таны төлөө амжилтыг яаруулахын тулд суралцах хугацааг богиносгохын тулд одоо миний суралцах хугацаа дууссан. 1 сарын дотор миний суралцсан зүйлийг нэг ч оюутан бүтэн жилийн дотор сурахгүй гэдэгт чи итг. Би мэдж байна. Чи надад итгэн л дээ. Миний хэлснийг чи ойлгосоо гэж би хүсэхгүйсэн бол энэ бүхний тухай ярихгүй байсан юм л ц. Бардсан юм байхгүй. Би уншсан номныхоо хэмжээгээр имийг шууж үздэг. Чиний дүүнэр бол надтай жишгэд тэднийг тайван нойрсож гэвдэх цагт нь миний номоос олж мэдсэн юмтай жишгэд зэрлэг хүмүүстэлтэй. Би алдаршихыг нэгэн цагт хүсэж байна. Одоо бол алдар нэр гэдэг миний хувьд юу ч биш. Би ганцхан чамаа айгал мөрөөднө. Чи надад хоол унднаасч, хувцас хунараасч, нэр алдраас ч илүү хэрэгтэй байна. Чиний цээжинд толгоогоо нааж унтахыг л мөрөөдөж байна. Жил хүрэхгүй хугацаанд энэ мөрөөдөл биелэх болно гэв. Төөний хүч хүүхнийг дахин шавхуурдва. Хүүхэн хэдий чинээ эсэргүүцвэл төдий чинээ Мартин татагдана. Рофийн сэтгэлийг татдаг тэр хүч эдүүгээ түүний нүдний гялалзах харцаа шуралтай яриагаар нь түүний дотор ориглон буцалж байгаа амьдралын хүч эрчээр нь тус илэрч байва. Ганцхан хоромд л Рофийн баттай тогтсон орчин гэнэт ганхан найгаж ялагдашгүй гоож авхланд жинхэнэ Мартин идийн үзэгдэл. Араадан сургагч хүмүүст эргэлзэх үе байдаг шиг энэ хүний давтагдашгүй сэтгэлийг номхотгох бололцоо байх хэсгэд тэр хүүхэн эргэлзэл. Мартин цааш үргэлжлүүлэн ярьсан. Бас юм байна. Чи надад хайртай. Гэхдээ яагаад хайртай байдгүй? Намайг юм бичихгүй байж болгож байгаа тэр зүйл намайг хайрлахад хүргэж байна. Чамайг хүрээлж байгаа. Тэгээд чихэн нэгэнд чи хайр сэтгэлээ өгч болох тэр хүмүүстэй чинь би огт адилгүй учир чи надад хайртай. Би конторын бяцхан ширээ дансны дэвтэр эзэмшгээр төрсэн хүн биш ээ. Хэрв тэр хүмүүсийн хийж байгааг надаар хийлэг, тэдэнтэй нэг агаараар амьсгалах болго, тэдний үзлийг хуваалцдаг болго, тэгвэл тэднээс миний ялгагдах ялгааг намайг өөрийнхөө хайртай зүйлийг устгах болно. Надад байгаа хамгийн амтлаг юм бол урлан бүтээхэд шунах шунал юм. Хэр баргийн маанаг амтан байсан бол зохиолч болно гэж хүсэхгүй. Чийч миний эхнэр болно гэж хүсэхгүй байсан бизээ гэв. Яалаа гэжтэй. Бүх гэр бүлээ гачигдал зовлонд оруулж ямар нэгэн мөнхийн хөдлөгч хийх гэж амьдралын турш ноцолдсон зохион бүтээгчч урд байсан шүү дээ. Тэдний эхнэр нь хайртай байж тэдэнтэйгээ цуг явж байсан. Тэгэхдээ маанагуд нь хайртай биш, маанагуд нь хайхраагүйдээ хайртай байсан гэж Мартины ярианаас адилтгаж болмоор юм байгааг өнгөцгөн боловч соргог ухаанаараа олсон Роф хэл. Тэр ч үнэ. Гэхдээ маанаг дүү биш хэрнэ бүрэн бодит ашигтай зүйл бүтээх гэж насан турш оролдож явсаар эцдээ бүтээсэн зохион бүтээгчт нь бас би шүү дээ. Бээж болохгүй юм хийгээгүй л дээ. Чи өөрөө болохгүй юмыг болгоно гэж хэлсэн шүү дээ. Би уран хэлэх гэсэн юм аа. Үннээ хэлэхэд надаас өмнө маш олон хүний хүрсэн тэр зүйл уран зохиолын хөдөлмөрөөр амьдарч бичжил хүрэх гэж би ирмэлзэж байгаа юм. Роф дуугүй байгаа нь Мартины уурыг хүргэнэ. Тэгэхээр энэ бол мөнхийн хөдлөгчийг бүтэхгүй зүйл гэж чи үзэж гин үү гэж тэр асуув. Томоогүй хүүхэд тайлгаруулсан их гарыг натгах адил Мартины гарыг Роф атгаснаас асуултын хариу тодорхой байв. Жухамдаа Рофийн хувьд Мартин нь болохгүй юмыг болгох гэсэн томоогүй хүүхэд байлаа. Эцэг их нь Мартинд хүйтэн ханддгийг Роф дахин сануулв. Гэхдээ чи надад хайртай биз дээ гэж Мартин асуув. Хайртай гэж хүүхэн дуу алдваа. Би ч чамд хайртай болохоор тэд нар яаж ч чадахгүй. Би чиний дурлалд итгэж байгаа болохоор тэдний дургүйсэл надад хамаалга. Хайр дурлалаас өөр бат бих юм энэ ертөнцид байхгүй. Алхан бүрдээ бүдэрч унаж явдаг хатан юм шиг ёстой дурлал юм бол тэр дурлал замаа алдах ёсгүй гэж Мартин баярын дуугаар өгүүлжээ.